Сайн бацгаана үзэгчдээ 2025 оны онцлог зочин нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Хэрлэн 4-р сургуулийн Орос хэлний багш оюун бэлгийг урьж оролцуулсан байна. Урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ өөрийгөө танилцуулаад боловсролын салбарт хэдэн оноос хойш ажиллаж байна. За энэ талаараа дэлгэрэнгүй бас танилцуулах гоё гэж бодож байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. За намайг оюун бэлэг гэдэг Хэрлэн 4-р сургуулийн Орос хэлний багш. За би 2005 оноос хойш Хинтээ аймагт ирж ажиллаж амьдраад одоо хүртэл Орос хэлний багшаар ажиллаж байна. Тэгээд энэ хугацаанд 4-р сургуультай бол одоо сүүлийн 8 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Тэгээд Орос хэлний багшаар ажиллаж байгаа. Хинтээ аймагт ирээд ажлын гараагаа Тэмүүжин цогцлбор сургууль би угаасаа өөрөө энэ сургуулийг төгсөгч нэ. Тэгээд Тэмүүжин сургуультай ирж ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Үзэгчдтэй бас хоёлаа оюутан ах насаа бас ярил гоё яах те. Аль сургуульд сууж, аль сургуулийг дүүргөө. Би энд ер нь Хинтээ аймгийн унган хүүхдэлтэй. Тэгээд би Тэмүүжин сургуулийг төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Франц Орос хэлний ангийг суралц төгссөн. Тэгээд 2005 онд хотод ажиллаж амьдарч агаад Хинтээ аймагт ирж суурьшсан байгаа. Тэгээд ирээд Орос хэлний багшаар ажиллаад одоо өдөө хүртэл ажиллаж байна да. Тэр болгон хүний бас эзэмшээд байдаг гэдэг чинь хэл сурах юм шүү дээ тий. Таны бас анхны багш за багш болох замналын дэмжижсэн хүний бас сайхан ярихгүй юу? За миний анхны багш одоо Орос хэлний багш Саран Туяа гэдэг маш сайхан эмэгтэй байдаг. За тэгээд би Саран Туяа багшийн шав гэдгээр бол өргөлж бахархдаг. За тэр дундаа тэгээд энэ Тэмүүжин цогцлбор сургуулийг төгсөгч гэдгээр анхны 10 жилийн сургууль болоход нь анхны төгсөгч нь 10 төгсөгч нь болж төгсөжсэн 97 онд. Тэгээд энэ сургуулийн бүтээгдэхүүн гэдгээр бас их бахархаж багш нараараа үргэлж одоо энд мөр зэрэгцэн ажиллаж байгаа багш нараараа маш их бахархдаг. Тэгээд зол заяа захирал мөнх сайхан багш тэгээд Магсармаа гээд миний 10 төгсгсөн багш байна. Тэгээд бага ангийн багш маань бол Бадамгарав гэдэг их сайхан эмэгтэй байдаг гэсэн. Тэгээд та хүн болгоны мэддэг нөгөө мундаг багш байдаг шүү дээ. Үлзий хотог гээд математикийн багш байсан. За энэ багш ийм сайхан багш нараар одоо ингээд эрдэм боловсрал заалгаад үдээ зэрэгт хүрээд эргэж ирж энэ аймагтаа ажиллаад үр бүтээлтэйгээр одоо ингээд багш нарынхаа ардаас ингээд багш болох гээд явж байгаадаа бол их баяртай байдаг, их бахархалтай, сайхан санагддаг тийм. Оюутан ахын насандаа 10 жилдээ бол Орос хэлний анхын шатны мэдлэгтэй байгаа тийм. Оюутан ахын насандаа яг илүү гүнзгийрүүл сурахад ер нь жоохон шантарж яваа хэл сурах юмас айгүй хэцүү шүү. Би ер нь Орос хэлний багш болно гэсэн зорилгогүй байсан л та. Ер нь Орос хэлээр бол сургуульд сурагч байхдаа олимпиад оролтоонд оролцдог их Орос хэлний дуртай хүүхэд байсан. Тэгээд энд конкурс өгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд ороод Франц хэл сурсан би. Тэгээд хавсарсан хэлээр Орос хэл маань л явж илээсэн л та. За тэгээд Хинтээ аймагт ирсэнээс хойш бол нөгөө Франц хэл хэрэглэхгүй. Тэгээд шууд Орос хэлний багш болоод явчихсан тийм. За тэгээ оюутан ах насандаа ер нь яг хэл сурахад ер нь шантарж явах үе байв уу? Ер нь яг хэл сурахад яг юу одоо хүний төлөв гэдэг юм уу те ямар байж иж хэлээ илүү хурдан сурах уу илүү ой тогтоолт сайтай гүнзгийрүүл сурах бол хэл сурах бол ер нь бол маш их ой тогтоолт хэрэгтэй л те. Тэгээд тууштай өдрө болгон нөгөө тэр үгээ цээжилж амьдрал дээр хэрглэж ижил ер нь юм сурна л та. Хамгийн анхны хамт олон Тэмүүжин сургуулиас эхэлсэн. Мэдээ хамт олон ер нь яг багш болоод ажлын гараагаа эхлүүлсэн чинь яаж хүлээж авсан бэ? Анх Хинтээ аймагт ирээд шууд л нөгөө багш нар дээр очисон л та. Тэгээд намайг нөгөө сурагч байхад одоо хэрхэн суралцж байсан. Тэгээд өөрөө нөгөө Орос хэлний олимпиадад ордог байсан. Яг тэргүүний сурагч байсан болохоор багш нар маань надад маш их итгэл найдвар хүлээлгээд чи чадна гэд ингээд зоригжуулаад тэгээд ингээд сайхан үлгээдэж хүлээж авсан л та. Намайг бас багш ингээд багшигээд явж болох юм байна гэсэн урам зориг маань бол энэ төрлөх сургуулиас олж авсан л та. Хэр хүлээж авсан таныг ер нь? Тэг шууд маш халуун дотноор хүлээж авсан штэ. Өө тэгтэг ингээд ийм оронтой байгаа
хүний оронд төрсэн хүний оронд ингээд манай нэг багшийн оронд ажиллаад үзье гэд. Тэгээд манай менежерүүд захирал энэ төр маш сайхан хүлээж авсан. Тэгэд нөгөө ангийн маань багш нар яг намайг нөгөө зааж сургаж исэн багш нар байсан болохоор ингээд сайхан л байсан. Тэгээд дотн байсан. Тухайд зал заяа захирал байсан тийм. За тухайн сургуулийн одоо нэг удирдлага бас сайн байвал тэр сургууль бас жилдээ амжилттай явдаг байгаа шүү дээ. Тийм тэгээд надад бол айгүй их ихтгэл найдвар хүлээлгээд их сайхан хүлээж авсан л та. Тэмүүжийн сургуульд анги төгсөж байв. Үгүй тэнд анги төгсөж байгаагүй. Тий. Төрсөн хүний оронд ажиллаж байсан болохоор тэгээд тэр нэг хэсэг зур нэг анги аваад тэгээд л байсан. Тэгээд хэрлэн 4-р сургуульд ороод анги төгсөн. Төгсөн. Хэрлэн 4-р сургуульд бол ороод яг 6-р ангиас нь 18 оноос анги аваад тэгээд сая нь 25 онд анги төгсгсөн. 12-р анги. Анхны анги төгсгсөн. 4-р сургуульд. Анги дааж авах ер нь бас багш нар нэлээд ачаал ирдэг байх. Ер нь хэр ачаалтай ажил уу энэ 25 онд? 25 онд бол анги төгсөж байгаа болохоор бол ер нь их ачаалттай лсэн л та. Тэгээд хажуугаар нь эсэлтийн ерөнхий шалгалт тэгээд хүүхдүүдийнхээ дүн төгсгөх одоо тэр маш их хариуцлагатай үе байсан л та. Одоо хүмүүс чинь яг хэл сурж эхлэх гээд л яаж хурдан сурах уу? Ойрын хугацаанд ингээд маш хурдан сурчмаар байна гэдэг идэг штеп. Ер нь яг ямар арга барилаар хичээллүүл хэлийг илүү хурдан сурах бол хурдан сурна ч гэж яг ер нь бол яг хэрвээ бүр энэ маш хурдтай сурах гэвэл яг тэр нөгөө тухайн оронд нь очиод л яг орчинд нь л ингээл мөнхийн тийм харилцаатай байж байгаа л сурвал хурдан сурах байхаа. Харин зөвхөн ийм ерөнхий боловсролын сургууль юм уу эсвэл хэлний төвөр ч юм уу ингээд сурах юм бол тэр тухайн сурах гэж байгаа хэлээ маш их тууштай одоо өдрө болгон гэж нөгөө шинэ үгээ цээжилч юм уу тэгээд маш их ингээд тууштай байж ижил сурна л та. Та ер нь шавнартаа яг ямар арга барилаар зааж ийн одоо бас хүүхдүүд хитрхи их үг цээжлээд л текст хараад хаар бас заримдаа залхахдаг болчихсон. Би бол хүүхдүүдийг нөгөө цагийн уртаар бас айгүй их юм хэлэгдэг. Жишээ нь одоо 9-р ангид олимпиадад орно гэдэг хүүхдийг чинь би 7-р ангид нь сонгож аваад тэг ингээд маш их ингээд системтэйгээр юм зааж явдаг л та. Эхлээд ингээд бүлэг-бүлгээр нь үгийн цэжлүүлэх юм ингээд маш их үгийн баялагтай болгож. Тэгээд дараа нь одоо ингээд орчуулга хийлгэж байгаа гэдэг ч юм ингээд. Тэгээд дараа нь ингээд яг дэс дараатайгаар дөрмийн зааж явах ч юм ингээд. Маш их цагийн уртаар л ер нь их суурийг их сайн тавиад тэр хугацаанд өөрсдийг нэг тэр Орос орны соёлт тэгээд одоо ер нь тэр хэлэнд нь ер нь бол их дорлуулдаг. Дуртай олгодог. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд чинь надтай надгүй нөгөө дуртай юм болохоор өөрсдөө аюу юм цаг зав гаргаад сэтгэлээ зориулаад надаар шахалтгүйгээр ингээ хийгээ сурчдаг. Хүүхэд ер нь амтшгүй байдгүй. За энэ орос хэлээр бас цаашаа явах хүүхэд байна да гэдэг хүн хүүхэд бол багшийн нүдээр яаж харагддаг вэ? Зоригтой хүүхдүүд байдаг штэ. Шууд л ингээд нэг юм хизээ язааны бүр өөртөө ингээд нэг зориг тавьчихсан. Багшаа би ер нь бол одоо ингэж бодож байгаа. Тэдэн жилийн дараа би тэгн ингэн ийм мэрэгчлээ болно. Тэгэхэд надад ийм хэл хэрэгтэй гэдэг ч юм. За тэгээд ингээд явцын донд ингээд олимпиадад бэлтэж яхад багш ингээд зөндөө олон ийм сурах одоо Оросын албаны улсад сурах ийм боломжууд байдсан байх гэдгийг одоо олж мэдэж авсан хүүхдүүд чинь бол зориг тавьчихдаг байхгүй өөрсдөндөө. Тэгээ би 12 дугаар ангидаа би ийм олимпиадад ороод ингэж төрүүлэх юм бол ийм Оросын албаны улсад ингээд тэтгэлэгтэй суралцаж болох юм байна. Тэргээд ингээд боломжуудыг олж хараад улам их мэрийгээд суралцдаг юм шиг надад санагдав. Бас тэтгэлгүүд бас хүүхдүүд илүү урам зориг өгöd байгаа шүү дээ 100%. Харин тийм тэгээд нөгөө нэг хүүхэд одоо тэтгэлэг авлаа гэхэд тэр хүүхдээ арга гэрт одоо санхүүгийн маш их дэмжлэг болж байгаа шүү дээ тийм ээ. 5 жил өнгөө өссөн мэрэгчлэрээ суралцсан гадаад орнд гэхээр чин тэр улсынхаа хэл соёлыг маш сайн сурна. Дээж автаас санхүүгийн асар их нөгөө дарамт учруулахгүйгээр өөрөө сурах тийм сайхан боломж өгдөг болохоор хүүхдүүд их дуртай. Та сурагч явахдаа Орос хэлний олимпиадаар бас хэр олон амжилт үзүүлж байна? Сурагч явахдаа л яг нөгөө сайн багшийн шийд байсан би. Тэгээд Сарантуяа багш бол үнэхээр мундаг сайн багш.
Орос хэлний суурийг маань маш их сайн тавьж өгсөн. Тэгээд одоо олимпиадад оролцоод эхний 3 байранд бол ордог байсан. Тэгээд яг энэ орос хэлээрээ мэрэгжил цаашаа эзэмшээгүй ч гэсэндээ ер нь бол энэ орос хэлээр цаашаа явж хоолоо олж идэж байгаа л да ер нь. Тий. Таны хувьд бас нэгэнт орос хэлийг ярьсан юм чинь Орос улсын соёл ер нь бас ямар байдаг бол энэ талаар бас иргэдтэй ярьж өгөх гоё байх гэж бодож байна. Одоо энэ Оросын албаны улс бол одоо манай мөнхийн хөрш тий дэлхийн одоо ийм топ улс шүү дээ. Тэгээд дэлхий дээр хамгийн том газар нутагтай 146 мянган сая хүн амтай. Тэгээд маш том хүчрхэг гүрэн тэгээд хил залгаа одоо мөнхийн хөрш гэдэг утгаараа энэ том орны соёлыг хэлийг сурсанаараа бол хүүхдүүдэд бол маш том юм ертөнц нээгддэг л дээ. Саяхан бас нөгөө Орос Монголын найрамдлалын өдрийг тохиолдуулаад бас Хэнтэй аймагт нь олимпиад зарлаа. Тэгээд тэрэнд маань бас хүүхдүүдийн дунд олимпиад зохиогоод өнгөө бас оролцох ихээр явуулсан байлээ. Тийм нөгөө жил болгон Орос Монголын найрамдлалын нийгэмлэг тэгээд Русский дом боёо Ерцэнка гэдэг те соёл шинжлэх ухааны төв гэдэг энэ хоёр газар хамтраад 12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд Орос хэлний олимпиад зохион байгуулдаг. Тэгээд энэ 103 аймгийн Орос хэлний олимпиадад энэ жил манай аймагт зохион байгуулагдах болоод тэгээд Хэнтэй аймгаа төлөөлөөд манай 5 сургуулиас нэг хүүхдүүд баг болж оролцоод 2 багштайгаа ингээд олуулаа нэг баг болж оролцсон. Тэгээд энд бол маш амжилттай оролцоод манай сургуулийн 12 дугаар ангийн Амарлан гэдэг охин маань Оросын албаны улсад 100% тэтгэлэгтэй 5 жил өссөн мэрэгчлэрээ суралцах эрхийн бичгээр шагнагдсан. Сайхан амжилт үзүүлсэн энэ намар бас. Энэ олимпиад бол жил болгон зохион байгуулагддаг. Тэгээд ингээ 3 аймгаа 103 аймгаа тойроод Оросууд нь өөрсдөө ирээ зохион байгуулдаг. Тэгээд Доронтод болсон бас олимпиадад манай сургуулийн 2 охин бас төрүүлээд лав гочрол хишиг дэлгэргээд 2 охин маань бас Оросд сурах эрхийн бичгээр шагнагдчихсэн. Тэрний өмнө жил болохоор бас манай сургуулийн миний анхны одоо энэ Орос хэлний олимпиадад их амжилт үзүүлдэг хөрхөн хүү байдаг гэсэн бямд тэмбэрлэгээд тэр маань бас одоо ингээд 100% тэтгэлэгтэй одоо эдийн засгийн чиглэлээр Москвад суралцж байна. 3 дугаар курс. Миний өөрөө охин болохоор Тэмүүжин сургуулийг төгссөн том охин маань. Гэхдээ тэр охин маань бас 100% тэтгэлэгтэй Оросд IT инженерээр суралцж байгаа. Одоо энэ хавар төгснө. Тий. Багш Эрдэмс Шавьяас гэдэг шиг танд одоо маш их л хүндэтгэлүүд ирдэг бах та жишээ нь багш нарын баяраар ч юм уу те маш олон баярлуулах тохиолдол байдаг. Тий. Юу Шавнар маань их хөрхөн мэдчилгээ дэвшүүлж энэ тэндээс гадаадаас одоо тэр Оросоос энэ нөө тэгээд ер нь энэ тэндээс Шавнар л их багшигаа санаж байгаа шүү, хайртай шүү. Тэгэл айгүй хөрхөн мэдчилгээ дэвшүүлдэг. Тэрэнд нь л их баярлдаг юм да. 2025 онд та бас хэр амжилттай ажиллав. Хамгийн анхны шагнал бас тэнд юу байсан бол? За одоо 18 онд улсын төрөлцсөн олимпиад Орос хэлний төвлөрд 9 дугаар ангид алтан медаль авсан. 19 онд бас 9 дугаар ангид алтан медаль авч илаа. Тэгээд цаашлаад бол одоо жил дараалал алтан мөнгөн медаль, алтан мөнгө хүрэл медалуудыг бол хүүхдүүд Шавнар маань авч илаа. Ганцхан бямд тэмбэрэл биш. Өшөө Эрхэн баяр тэгээд лав гочрол хишиг дэлгэр хин Минжин сор Мичид наран, Чингүүн, Амарлан гэдээ одоо зөндөө олон олимпиадын мундаг аваргууд байна. Олон Шавнар төрүүлж байна. Тэгээд 24 оны одоо 24-өөс 25 оны хичээлийн жилд болсон улсын төрөлцсөн олимпиадын 9 дугаар ангийн төрөлд Мичид наран гэдэг охин маань алтан медаль, Чингүүн гэдэг хүү маань мөнгөн медаль, за 12 дугаар ангийн төрөлд Минжин сор гэдэг охин маань мөнгөн медаль авсан. За тэгээд 4 сард 25 оны 4 сард улсын олимпиадад Мичид наран гэдэг охинтойгоо цог яваад улсын олимпиадад амжилттай оролцсон. Бүр 94 оноогоор бүр финалийн шатанд шалгарч ирсэн. Тийм нь бол бас их том амжилт. Тэгээд сертификатаар шагнуулаад ирсэн улсын олимпиадаас. Тэрний өмнө тэр бямд тэмбэрлэгээд хүмүүс нь улсын олимпиадад бас яваад 4-р эзэлж ирсэн.
тий. Тэгээ энэ жил болохоор 25 онд бас төрөлцсөн олимпиадаас алтан медаль авлаа. Тэгээд бүсээс төрөлцсөн олимпиадаас ингээд маш их тэргүүлж медаль авсандаа баяртай байгаа. Багшийн сэтгэл зүй яг хүүхдүүдтэйгээ адилхан байдаг бол олимпиадад дагаж явна тий. Оноог нь байр эзэлсэн үү яасан тэр ямар мэдрэмж төрдөг вэ? Өмнөх өдрөөс нь л нойр хөрөхгүй л те. Одоо тэгэл бэлтгэл хангалттай байгаа ч гэсэндээ тэгэл одоо хүүхдэл юм чинь одоо ингээд санамсаргүй алдаанууд гаргах үе гэл маш их өглөө нь очил захидаг. Ингээрээ тэгэрээ гэл их захидаг. Нэг яг инээдэмтэй юм байдаг шүү дээ. Манай тэр бямд тэмбэрлэгээд хүү жоохон 8 дугаар ангиас 9 дугаар анги руугаа твшиж орох гээд нөгөө олимпиадад нэг удаа твшиж орох гэжсэн. Тэгээд зам маргааш олимпиад болно шүү. Одоо ингээд ингээрээ тэгэрээ гэл нөгөө захиасаа загчижсэн чи өөдөөс хэв нэг маргааш юу заасны чинь л харъя да гэж. Гэх жишээтэй нэг хүүхдэн нэг гин цагаахан за багшийн л заасныг би үл ингээд сурсан. Тэгээд тэрийг нь л хийн. Тэгээд одоо зөв зааж уу буруу зааж уу тэрийг чинь баг үзэндээ сориндоо авах юм яриад бүр инээд те хөвчлөлтөө төөхөд бол байдаг юм аа хүүхдүүд тий. Тэгэхээр яг шавнараараа бахархах те өөрийнхөө мэрэгжлэр бас бахархах нь олимпиадын дүн гарахад шавн төрүүлэх шагналт байр авах. Тэр чинь хамгийн л баяр өсгөлтөнтэй үе шүү дээ. Тэгэл багш хүний ер нь гол үүрэг чинь шав төрүүлэх байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд хүүхдүүдэд ингээд нэг оюуны сайхан юм хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд ард дээр нь одоо тэр багш шавнараараа бахархаж тий ингэж л байх нь багш хүний одоо болсны аж гавь юм уу даа гэж боддөг. Тэгээд одоо энэ дан ганц энэ олимпиадаар дагнах биш бас одоо багш нарын чинь нөгөө гүйцэтгэлийн үнэлгээгээд яадаг болсон шүү дээ шалгадаг болсон. Тэгээд 22 оноос хойш бол одоо гүйцэтгэлийн үнэлгээгээр масс сургалтаа бас их сайн авч явж байгаа л гэж өөртөө бол дүгнэлт хийж байгаа. 22, 23, 24 онуудад бол гүйцэтгэлийн үнэлгээгээр дандаа 1-2 дугаар түвшинд үнэлэгдэж тэгээд масс сургалтаараа бол одоо 8 дугаар анги маань Хинтээ аймгийн 26 ерөнхий боловсролын сургуулиудаас хөндлөнгийн шалгалтаар шалгагдаад 1-р хайранд энэ төр шалгарч ирсэн. Тэгээд энэ гүйцэтгэлийн үнэлгээний масс сургалтын амжилтаар бас үнэлүүлж байгаа л гэж бодож байгаа тий. Засаг даргын өргөмжлөлөөр бас шагнуулж ирсэн. Нотлоо. Одоогор та төгсгөж байгаа анги байгаа ангид авсан. Би 25 онд 12 дугаар ангиа төгсгөөд сая энэ намар 6 дугаар анги шинээр авсан. Тий хөөхөн 11 настай хөөхөн жоохон октоо төвгүүдийн багш болоод одоо тэгэл эд нэг яг эргээд нэг 1-р ангийн багшч болцсон юм шиг нөгөө том хүүхдүүдтэй байж байгаа төгсгчөд эргээд нэг жоохон 6 дугаар анги авсан чинь бүр хайр хүрээд бүр нөгөө эдээ ингээл өдөр чинь өхөрдөж харж байгаа л өнгөрч байгаа шүү дээ. Цаг хугацаа бол айгүй хурдан өнгөрч тий. Боловсролын тэргүүний ажилтнанд цал тэмдэглээ хийзээ авсан бай та. 2 жилийн өмнө авсан. Тий. Тэр үедээ ямар санагдсан? Гой ойлгүй яах вэ тий. Одоо эн чинь бол одоо үнэхээр одоо ингээд энэ тэмдэг зөөхт ортой шүү дээ би. Саяхан шинэ жилийнхээ баяраар сургуулийнхаа шилдэг багшаар шалгана. Тэгсэн өмнөх жил би сургуулийнхаа арга зүйч шилдэг арга зүйч багш гэдэг шагналыг авч ирсэн. Энэ жил болохоор оны тэргүүний багшаар шалгарсан. Шагнал авах мэдрэмж бас гоё л байдаг ах. Багш хүнд бас яг байх ёстой цол тэмдэг бол боловсролын тэргүүний ажилтнаас эхлээд л зөндөө байгаа. 2026 онд та бас юу зорж байна? 2026 онд бол энэ шинээр авсан энэ хөөрхөн 6 дугаар ангийн шав нарынхаа одоо шинэ одоо дунд ангиас сурагч болж байгаа шүү дээ нийт маань. Тэгээд энэ хүүхдүүдийг их сайхан зөв чиглүүлж цааш нь авч явъя гэж бодож байгаа. Бас энэ амжилт олимпиадад амжилт гаргаж байгаа энийгээ бас цааш нь үргэлжлүүлээд одоо шинээр одоо 9 дугаар ангийн хүүхдүүдийг ингээд сонгож шилж авч тууштай хичээллүүлнэ гэсэн зорилготой л. Тухайн сургалт бас нэг юм яриагаад идэж жишээ нь тамирын багш дааж авсан анги бол эдгээр чинь тамиртай аягүй сайн. Жишээ нь та орос хэлний багш анги даагаад авсан. За эдгээр нэг орос хэлтэй л ангитаа гэдэг нэг тийм яриад идэж тийм юм байна. Тийм бол нэг хайхтар байдгүй шүү дээ тий. Хүүхэд юу заавал ингээд нөгөө яг
юу яадаг юм аа. Даасан ангийн хүүхдүүд болохоор тэр багшийнхаа яг ерөнхий нөгөө яг тэр мэрэгжлийн биш ерөнхий нэг юм ааш зан ч юм уу тэгээд нэг гадаад байдал бие авч явж байгаа байдал ч юм уу нэг тиймэрхүү юмыг нь илүү ангийнх нь хүүхдүүд урайгаад байгаа юм шиг санагддаг шүү дээ тий. Одоо төлөвлөсөн олимпиад гэдэг юм уу улсын дайтай олимпиадууд байгаа юу? Одоо төрөлцсөн олимпиад нь сая 12 дугаар сард болоод өнгөрсөн. Одоо энэ жилийн олимпиад бол ингээд дуусчихаа. Тий. Нөгөө хүүхэд маань төрүүлсэн ч гэсэндээ сайн алтан медаль авсан ч гэсэндээ нөгөө хавар улсын олимпиадад явах эрхгүй байгаа. Яагаад гэвэл нөгөө намар бүсийн олимпиадаас нөгөө квот тэр Оросд суралцах эрхийн бичиг авчихсан учраас улсын олимпиадад явахгүй. 2 дугаар байранд орсон хүүхэд нь улсын олимпиадад явна. Тий. Тэр ер нь улсын олимпиадад бол нөгөө Оросд суралцах эрх өгдөг байхгүй юу. Тэгээ нэвтэртэй дэргүй эрхээ авчихсан болохоор тийшээ давхар явахгүй гээд тэр нөгөө өдөр дэмжин дээрээ тэгээ заасан баг. Орос хэл одоо бусад гадаад хэлээс ялгаатай юм уу өргөмж зүйл байдаг болов? Жохон хэцүү хэлэлгээд л тэгдэг. Дүрм ихтэй. Тий, англи хэлийг бодох юм бол дүрмний айгүй ихтэй тэгээд хэцүү байж магадгүй л байна. Одоогор хуваар танаас хүүхдүүд давтлага авч гинэ үү? Үгүй хуваараа давтлага аваагүй зөвхөн сургуулийнхаа хүүхдүүдэд л цаг цаваа зарцуулж байна да. Тэгээд нэг миний нэг зарчим бол одоо ингээд юу өдөр болгоныхаа ажлыг нэг хүн харж хянаагүйсэн ч гэсэн нэг чанартай хийгээд өглөө ажил руугаа яарал 8:30-д яарч ороод орой 7-8 хүртэл ингээл хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөгөөд л айгу тэгээд ажиллах дуртай. Сүүлийн 7-8 жил бол одоо ер нь айгүй их тэгж шоргоо ажилласны маань одоо үр дүн ингэж л гарч байна гэж бодож байгаа. Би бас оны онцлог цаашин нэвтрүүлэгтээ таныг урьсан шалтгаан хинтээ аймагта улсын олимпиад зохиогдсон олимпиад болгонд тэргүүн байр мөнгөн медалийг авчирч байдаг. Хинтээ аймгийн нэрээ Улаанбаатар хотод очиж гарган энэ тэмдгийн одоо бүсүүдэд очиж бас нэрээ гаргав. Маш мундаг багш болохоор онцлсан байгаа. За баярлалаа. Нэвтрүүлэг маань бас өндөрлөх болж байна. За тэгээд сүүлийн агшныг бол танд үлдээе гэж бодож байна. За энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцсон танай хамт олонд баярлалаа. Тэгээд энэ оны тэргүүний багш гэсэн сайхан өргөмжлөлийг надад ингээд хүртээсэн хамт олондоо, хайртай хамт олондоо миний арт талд ингээд үргэлж бат зогсож байдаг шав нарын юм эцэг эхчүүд одоо асар хамгаалагч нар тийм ээ. Тэгээ намайг дэмждэг, намайг хайрладаг бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Өнөөдөр энэ жил бол маш сайхан жил байлаа. Тийм. За 2026 онд бас илүү олон хүүхдүүдийг улсын дайтай мундаг одоо боловсрол хүчин бэлтгэрээ гэж бас танд хүсье. За баярлалаа. Ерөөл Батөршгэ. За 2025 оны онцлог зочин нэвтрүүлэг өндөрлөлөө дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.